цаана үзэгчтэй улс төрийн таймыг хэлж байна. Та бүхэн анхаарлаа хандуулна уу? За энэ хаврын чуулганаар батлагдсан 200 гаруй 300 шүргсэн хуйлууд дундаас олонний дунд хамгийн их хүлээлт үзгээд байсан ч анхаарлаас нь гадуур өнгөрсөн нэгэн чухал хуулийг энэ удаагийн улс төрийн таймынхоо эхлэл хэсэгт онцолж байна. За манай улсын нийгмийн хамгийн эмзэг суур харилцааг зохицуулдаг гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулга энэ хаврын чуулганаар эцэслэн батлагдлаа. За хууль дасгагдсан онцлог залтуудаас та бүхэнд хүргэе. Салхтай хүртэл сая долларын гэрээ хийдэг жишг Холливуудын одоо дунд бий. За тэгвэл тэдний шиг гэрээ хийх эрхцэн орчин энэ хаврын чуулганаар улсын хурал нээж өглөө. Тодорхойлбол гэр бүлийн тухай хуулиар гэр бүлийн гэрээг албачуулж өглөө. За учир нь гэрлэлтийн гэрээ гэдэг бол зөвхөн салалтад бэлдэх сөрөг зүйл биш. За харин хоёр тал бие биенийхээ хил хязгаар үнцийн хариуцлагыг урьдчилан соёлтойгоор тохирч өгөх хэрэг гэдгийг хууль тогтоогчид хэлж байлаа. За сонирхолтой нэг жишээ татхад технологийн салбарын нэгэн тэрбумтан гэрлэлтийн гэрээндээ 7 хоногт хамгийн багадаа 100 минутыг утас компьютергүй зөвхөн их нэртэй зориулна гэж заасан байдаг. За мөн 7 хоногт нэг удаа заавал болцох үүрэг хүлээсэн байдаг. За энэ мэт хосууд хоорондоо тохиролцож янз бүрийн залтуудыг гэрлэлтийн гэрээндээ тусгадаг жишг олон улсад бий. За гэр бүлийн тухай хууль тусгагдсан дараагийн нэг агуулга бол хамтран амьдардаг хүмүүсийн харилцааны тухай зохицуулалт юм. За гэрлэлтээ батлуулаагүй ч гэсэн тодорхой хугацаанд хамт амьдарсан бол дундын эд хөрөнгөө хуваах түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалах тэжээнд итгэх үүргийг аль бие усны гэрлэхсдийн адил хүлээхээр энэ хууль тусгажээ. Практиктэр байгаад байдаг ингээд хэдийгээр гэрэлтээ бүртгүүлээгүй боловч өөр гэрэлтгүй тэгсэн мөртлөө гэрэлтээ бүртгүүлээгүй олон жил амьдраад дундын өмч хөрөнгө бий болгоцсон өөр хөлтөй болцсон энэ хүмүүсийн харилцаа бол гэр бүлийн тухай хуулиар биш иргэний хуулиар зохицуулагддаг байсан. Одоо ингээд гэр бүлийн хуулийнхаа үйлчлэлд орж зохицуулагдах болж байна. За түүнчлэн хамгийн их маргаан дагуулдаг хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй хүнийг яах вэ гэдэг асуудал дээр нэгэн шид зохицуулалтыг тусгасан байна. За тодорхойлбол хүүхдийн тэтгэлгээ өгөхгүй бол Монгол онкны зээлийн мэдээллийн санд бүртгэдэг болж байгаа юм байна. За ингэснээр удаа хугацаанд хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй бол зээл авах эрх нь буураад явах юм байна. За мөн хүүхдийн тэтгэлгийг тогтоохдоо амжиргааны доод түвшинтэй уялдуулах биш. За хүүхдийн нас хэрэгцээнд тааруулан тэтгэлэг тогтоох юм байна. За ингэхдээ тухайн тэтгэлэг өгөх эцэг эсвэл эхнийх нь орлоготой уялдуулан тогтоох нь зөв гэж үзсэн байна. Тэтгэлгийн хэмжээ бол одоо хуучин ганцхан хэмжээтэй байлаа шүү дээ. Жишээлбэл хөдөлмөрөөсний доод хэмжээг 50% гэдэг нэг юм тоотой. Тэр нь хүрдэггүй янз бүр байсан бол одоо хувь хүнийхээ байдалтай холбогдуулаад тухайн хөрөнгө чинээтэй байх юм бол болцоотой байх юм бол өндөр тогтоодог. За тэгээд дээрээс нь давтамжийг өөрөөр тогтоодог. За одоо энэ чи хүүхдийг хувийн сургууль сурахаас хойш зөндөө олон харилцаа шүү дээ. Энэ дээр шүүх шийдвэр гаргадаг. За шаардлагатай бол 18-аас 21 наснд нь оюутан хүүхдийн төлбөр дээр нь нэхэмжил гарах хэрэгтэй болж байгаа. Хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй бол зээлийн мэдээллийн санд, банкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл ордог, зэрэглэл нь буурдаг. Ингээд улмаар зээл авах болцоогүй болох цаашдын үр дагавар. Ийм учраас хариуцлагатай байгаа ч хүүхд бол хамгийн эрхэм дээд юм аа. Хүүхдийн өмнө хариуцлага хүлээсэн л бол аав нь, ээж нь, асран хамгаалагчийн үүрэгтэй хүмүүс бүгдээр оролцооч гэж. Түүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл хүүхдийн тэтгэмжийн асуудал шийдэгддэггүй, хүүхдтэй холбоотой зарлалын асуудал шийдэгддэггүй, гэх мэт олон асуудлууд байдаг. Тэгэхээр нөгөө шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнө шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулаад, за шүүгч урьдчилаад нөгөө хүүхдийн тэтгэмжийг гаргах, хүүхдийн зардлыг гаргах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ асаргааны зарлыг урьдчилж гаргуулах, за хөрөнгийн хөдөлгөөнийг царцаах За мөн юу гэдэг гэр бүлийн хүчирхийлэл үлдэж байгаа гэр бүлийн хин нэгэнд байх юм бол тэр хүнийг гэрээс нь явахыг даалгах. Одоогийн хэв маяг бол хэрвээ тухайн байрны эзэн өөрөө гэр бүлийн хүчирхийлэл үлдэж байгаа бол энэ бол миний байраа би гэрээсээ явахгүйгээ явдаггүй байхгүй. Эсрэгээр нөгөө хохирогч гэрээсээ явах хэрэгцээ болдог. Тэр энийг өөрчлөөд тэр хүн тухайн эд хөрөнгийн өмчлөгч байсан хэсгээс үл хамааран хүчирхийлэл үлдэж байгаа хүнийг гэрээс нь гэрээс нь явахыг даалгах. За тэгээд хоорондоо уулзах болоод зай тогтоох гэж байгаа. Би уулзаагүй штэ гэсэн хэрнээ бас нэгнийгээ дагаад мөрдөд идэг ийм тохиолдлууд байдаг. Тэгэх юм бол хоорондоо ойртох хязгаарлалтуудыг тогтоох гэх мэтэр ингээд шүүх айгу уян хатан байдлаар энэ гэр бүлийн маргааныг шийдвэрлэх ийм процессыг нэмэгдүүлж байгаа. За мөн шинэ хуулиар гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж гэрлэлтэд цуцлах үндэслэл болсон тохиолдолд тухайн тэр гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн талд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ. За өөрөөр хэлбэл үнэн чус байдлаас болж хохирсон тал нь шүүхээр
дундын эд хөрөнгөө хуваах үед илүү өндөр давуу эрх эдлэх эрхтэй болж байгаа. За энэ мэтчлэн гэр бүлийн тухай хуульд тодорхойгүй байсан олон харилцааг зохицуулах, гэр бүл болгоцтыг илүү хариуцлагажуулах, хүүхдийн эрх ашгийг сонирхлыг нэгдүгээр тавих чиглэлд хийгдсэн маш том реформ болсон гэдгийг ажлын хэсгийн гишүүд хэлж байлаа. Шүүх альва шийдвэр гаргахдаа хүүхдэд хамгийн ээлтэй байдлаар шийдвэрийг гаргана. Тэрнээс биш эцэг гих хоёрын хоорондын маргааны ялагдагч гэдэг талаас нь ерөөсөө энэ шийдвэрийг гаргахгүй. Хүүхдэд хамгийн ээлтэй шийдвэрийг гаргах юм том зарчмын өөрчлөлт орж байгаа юм. За энэхүү гэр бүлийн хуулиас гадна татвар, нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэвэр, бизнесийн эрхчлөө, зөвшөөрөлттэй холбоотой чухал хуулиудыг энэ хаврын чуулганыг хаахаас өмнө амжиж батллаа. За үүнийг эрх хэрэгчид амжилт хэмээн алга ташиж байгаа бол сүрх хүчний зүгээс сонгуулийн өмнөх гал унтраах арга цаалт хэмээн дүгнэж байгаа юм. За энэ дэч наадмын өмнөхөн яарч сандран яаралтай гормоор баталсан хуулиуд бодит амьдрал дээр хэрэгжээд хэрхэн буух нь нэг талаар болгоомжлол, нөгөө талаар хүлээлт үсгээд байна. За гэхдээ эдгээр хуулиудаас илүү сүүлийн өдрүүдэд монголчуудын анхаарлыг хамгийн ихээр татсан нэг асуудал бол оюу толгойн хэлэлцээр байлаа. За хэдхэн хоногийн өмнө ерөнхий сайд учрал тэргүүтээ хүмүүс мэдээлэл хийж засгийн газар Рио Тинтотой хийсэн хэлэлцээр амжилттай боллоо. За үүний үр дүн зээлийн хөв буурууллаа, менежментийн төлбөрийг багасгалаа, монголчууд анх удаа оюу толгойгоос ноогдол ашиг авахар боллоо гихчлэн ард түмэндээ сайн мэдээд болгож исэн. За гэвч хэлэлцээрийг амжилттай дуусгахын тулд засгийн газар онтрегийн лицензийг барьцаанд тавьсан уу гэх хардлага улс төрийн хүрээнд дэгдээд байна. За учир нь Рио Тинто компани цахим хуудасдаа Монгол улсын засгийн газартай онтрегийн асуудлаар тодорхой тохиролцоонд хүрсэн гэх агуулгатай мэдээллийг гаргасан нь сүрх хүчнийг хартахад хүргэжээ. За энэхүү ардчилсан намын зүгээс засгийн газрыг Рио Тинтод онтрыг бэлгэлчихлээ гэж буруутгаж байгаа бол гүйцэтгэх засаглалаас үүнийг ницааж ямар нэгэн дал тохироо хийгээгүй гэж мэдгдлээ. За энэ дэд засгийн газраас Рио Тинтотой хийсэн хэлэлцээр албажсны дараа нээлттэй байршуулж зарим гишүүдийн эргэлзээг тайлна гэдгийг хэлж байсан юм а. Рио Тинто компани энэ вебсайтн дээр тавьсан энэ мэдээлэл дээр онтрейдер бид нар ахиц дэвшил гаргалаа гэдэг ийм зүйлийг ярьсан нь бол маш ноцтой санагдчихж байгаа. Рио Тинто группийн гаргасан мэдээлэлд би тайлбар хийх утгагүй бах тийм ээ. Монголын ард түмэнд битгий хэл энэ улсын хурлын гишүүд хүртэл энэ дээр ямар ч тодорхой мэдээлэлгүй яг ямар бичиг баримтд өөрчлөлт орж байгаа хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ яг ямар хувь хэмжээгээр өөрчлөгдөж байгаа нь ийм тодорхойгүй цаг мөчтөр бид нар бас наадмыг ийм хийх хоосон итгэл найдвартайгаар бас угтах нь бол бас буруу гэж бодож байна. Улс төр хийж болно. Янз бүрийн хардлага байж болно. Гэхдээ бид нар гарсан үр дүн үүсгэхийн тулд үүсэл хийж болохгүй. Тэр олон улсын банк санхүүгийн байгууллагын оюутлахад төссөн зээлийн хөвгөөс доор түвшинд аваачлагдаад ил дод гэд мэдгдсэн. За хоёр дахь нь 7 жил тутамд нэг л удаа энэ асуудлыг эргэж хардаг байсан. Энийг 3 жил болгосон. За дараагийнх нь 39 онд авахар ногдлог шиг авахар болгоо айдсан энэ завхарлыг бид нар хэлцээрийн үр дүнд 26 онд монголчууд энэ төслөөс ногдлог шиг авах энэ шийдвэр төрсөн. Энийний цаана тэр мэдгэл хийгээд байгаа гишүүд шиг ямар нэгэн үүрэг хүлээсэн тохироо засгийн газар амлалт юу ч байхгүй. Би одоо ажлын хэсэг ахсан хүнийд хариуцлагатай хэлье. Монголчууд хамгийн гол энэ төслөөс хэзээ өөр ашигаа өртөж эхлэх юм бэ гэдэг он хамгийн чухал. 2019 он гэж анх яригдсан, 2027 он болж нэг өөрчлөгдсөн, 2039 он өөрчлөгдсөн. Хизээч энэ тоонд оюутлоготой байгуулсан энэ он оюутлоготой байгуулсан оюутлогоо энэ хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой юм яг болсон бодит тоо болон бодит он дээр байж байгаагүй. 20 тэрбум долларын зээлийг төлж дууссаны дараа монголчууд ногдлоо шиг авнаа гэсэн ийм л гэрээ байсан. Тэгээд тэр 39 онд авчрах байгаа ногдлоо шгийг бид нар 26 онд аваад ирлээ. Бид юу хүлээж байгаа? Энэ төслийг явуулж бид нар ногдлоо шиг ард түмэн хүртэх ёстой үстэй. 39 онгийн хүлээгээс ухах ёстой юм уу тэгвэл? Хоёр тал энэ том дэлхийн хэмжээний төслийг хэлэлцээр хийгээд нэг нь Монгол улсын засгийн газар тийм үү? Хэлэлцээр хийгээд үнэхээр өөрчлөлт орсон бол хоёулаа хамт суужаад хэвлэлийн байгууллага хийх ёстой биш үү? Нөгөө гэрээгээ гаргаж ирээд энэ гэрээнийхэн зүйл заалтыг ингэж өөрчлөлөөгөөд гар бариад гэрээгээ солилцох ёстой биш үү? Энэ менюнууд ерөөсөй байхгүй. Одоо Риогийн талынхан сая ингэж хэлцээр хийгээд дууслаа. Одоо бид нар хоёр талаас баталгаажуулаад хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулаа. 17 жил нэг үг өгүүлбэр цэг өөрчлөлт ороогүй гэрээ шүү. Энийг өөрчилсөн. Тэгээ юу үүсэх гэдэг. Тэрийг ард түмэнд гаргаад тавина. Би энэ гэрээг өөрчлөнгүүтээ та бүхэнд бас нээлттэй мэдээллийг өгнө. 2013 онд намайг ерөнхий сайд байхад би улсын хурал дээр
энэ оюу толгойн асуудлаар нээлттэй мэдээлэл хийсэн бүх ард иргэд сонсч байсан. Тэнд хоёр юу яригдчихсэн гэхээр онтрогийн лицензийг, хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгон хувиргах, өгөх тэр үйл явц бол хууль зөрчсөн гэдэг ийм асуудлыг бол мэдээлж ирсэн. Дараах нь бол уул уурхайн сайд ган хуйг маань онтрогийн лицензийг төдгөлзүүлсэн байсан. Энийг харж байгаагаар бол онтрогийн лиценз гэж одоо байхгүй. Тэр бол Монголын лиценз болсон байх учиртай. Тэгээд Rio Tinto гэдэг компанитай Монгол улс ярина. Онтро гэдэг компанитай Монгол улс хэлэлцээр хийх ямар ч шаардлага байхгүй. Өөрийнхөө баялагийг өөр хүний нэр дээр биччихээд тэгээд одоо тэрнтэйгээ хэлэлцээр хийн гэж юм байхгүй. Манай Алтан уяг дарагч энэ оюу толгойн гэрээг муутах үндэс суурийг тавьсан юм шүү дээ. Тэгээд оюу толгой төслийг зогсоогоод эдийн засгийн 50%-ийг эзэлж байгаа төслөө зогсоогоод эннийх нь үр дүнд сайхан бэлэг арга уян очиж дубан гэрээг байгуулсан гэж ойлгодог шүү дээ бид нэр. Онтротой холбоотой асуудал дээр хэлэлцээ эхэлнэ гэдэг л байр суурь байгаа манад. Тэр хэлэлцээ хийхгүйгээр яаж энэ асуудлыг шийдэх үйдүүлээ. Хэлэлцээ хийхгүй шууд гэрээ хийчих юм уу? Хэлэлцээ эхлүүлнэ л гэж байгаа юм манай засгийн газар. Өөр юу ч хамлаагүй шүү дээ. Монгол Улсын үндсэн хуулийн 6-гийн 2-оор хангагдах, өөрөөр хэлбэл Монголын ард түмэн нийт өгөөжийн 51-ээс дээш хувийг авах ийм нөхцөл бүрдүүлсэн хэлэлцээ хийгдэхгүй бол гэрээ хийхгүй бид нар. Их хурл руу оруулна. Ямар нэг гэрээ хийгдэх болвол заавал их хурл руу орно. Нуух юм алга, хаах юм байхгүй, хууль нь тийм. Манай дамжны сайд маань Канадад магистр хамгаалсан юм байлаа. Тэр магистр хамгаалахтай холбоотой мөн одоо тэнд хичээл орж исэн багш гэж байгаа тэр хүмүүс нь бол энэ онтрогтой холбоотой гэдгийг нотолсон тийм нотлох баримтууд байгаа. Гүлүүд олоод ирээчтэй. Би дэлхийн хаан сурах нь миний асуудал. Тэгээ одоо тийм баримт ашиг сонирхлын зөрчил байгаа бол намайг эх орноос урвсан хэрэгээр аваач шалгуулчих гэж хэлээрээ. Би Канадад төгссөн. Би Канадын хамгийн шилдэг их сургууль дэлхийн номер 1 уул уурхайн сургууль төгссөн. Онтро гэдэг компани Канадын Торонтогийн хөрөнгийн бирж дээр байдгийн. За тэнд одоо миний багш болоод байх амт нэг ширхэгч байхгүй тэнд. Уулзчихж байгаагүй мэдгчгүй тэр. Оюутлагаас ногдол ашиг авах хүртлээр засгийн газар онтрогийн хэлэлцээг эхлүүлэхгүй гэж мэдгдлээ. За энд онтрогийн лицензийг Rio Tinto-д бэлэглэж, за оронд нь ногдол ашиг авах гэж байна гэх сөрөг хүчний хардлага үндэслэлгүй гэдгийг засгийн газар хэлж байлаа. За түншлэн онтротой хийх хэлэлцээг засгийн газар дур мэдэж шийдэхгүй, за улсын хурлаар хэлэлцүүлж өгж батлуулна гэдгийг ч хэлж байлаа. За гэхдээ нөгөө талдаа гишүүдийн хардлага үл итгэсэн байдлыг үгүйсгэх аргагүй. За учир нь оюутлагоос ногдол ашиг хүртэх тухай асуудал зөвхөн одоо л яригдж байгаа юм биш. За өмнө ногдол ашиг авах тухай асуудал өчнөөн яригдж тодорхой гэрээнүүдэд хүртэл аль бичиж тусаж байсан. За гэвч яг ногдол ашиг авах хугацаа дөхөөд ирэхээр ямар нэг асуудал үүсэж, за ногдол ашиг авах хугацаа хойшилсоор ирснийг өнгөрсөн цаг хугацаа батална. Зарим засгийн газар ногдол ашиг авахаас нааш онтрогийн хэлэлцээг эхлүүлэхгүй гэсэн хатуу байр суурин дээр үнэн чүлтгэ мэдэгдээд байна. За эндээ ч Rio Tinto компани оюутлогын бүлэг ордын огт хөндөгдөөгүй томоохон нөөц хадгалагдаж байгаа онтро компани лицензийн талбайр үйл ажиллагаагаа тэлхийн тулд манай улсад ногдол ашиг одоо хөөсөр сонголтгүй болно гэсэн үг юм. За эндээ чин шахалтыг хийж Rio Tinto-гоор зөвшөөрүүлж чадсан нь амжилт гэдгийг хүмүүр хүлээн зөвшөөрч байна. За гагцхүү энэ амжилтын ард элдэв тохироо хийсэн эсэгт нь л ардчсан намын зарим гишүүд эргэлзэж байна. За бусдаар бол оюутлогын хэлэлцээрийн амжилтыг өөртөө ноох гэсэн улс төрчид мундахгүй байгаа юм аа. За үүнийг ч улсын хурлын дарга хэлж байлаа. Одоо оюутлогын асуудал бол энэ хаврын бас засгийн газар хийсний сайн ажил бол энэ байлаа. Оюутлогын хэлэлцээр бид нэр өөрчлөлт хийх гэж 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш олон засгийн газарт одоо чиглэл өгч ажилласан. 19 онд, 21 онд, 23 онд чиглэл өгч байсан засгийн газарт ажлын хэсгүүд байгуулагдаж ажиллаж байсан. Энэ удаа харин тэгвэл одоо учрлын тэргүүлсэн засгийн газар одоо сангийн сайд, мэд сайхан тэргүүтэй сайд нар маш одоо санаачлагтай ажиллаад тодорхой үр дүнгууд гаргалаа. Гэтэл одоо үүнийг одоо хүн болгон өөртөө наах гал ингээл ярьж байгаа шүү дээ. Улс төрч ярьж гин, гадуурч ярьж гин. Тийм болохоор яг хэн бодиттой ажил хийв, хэн хэлбэрдэж гин, хэн шоудж попорч байна. Гэдгийг бол энэ одоо хуулийн хувийн хэрэг, энэ одоо бүх мэдээллүүдээс нээлттэй хараад одоо үзэх бололцоотой энийг бас яг нээлттэй болцсон учраас гишүүд худлаа шоуддаг, худлаа попордгоноос хязгаарлагдах, багасах, илүү ажил хэрэгч, илүү чанарт, илүү агуулгад ач холбогдол өгөх бололцоо бүрднэ. За энэхүү улс төрчид амжилттай болсон оюу толгойн хэлэлцээрийг өөрсдөө наах гэж хичээдэг шигэ
иргэдэд таалагдахын тулд бусад хууль тогтоол шийдвэрүүд дээрч өөрсдийгөө хамаатуулдаг нь нууц биш. За хийгээгүй ажлаа хийсэн юм шиг, дараагүй конопод дарсан юм шиг, за өгөөгүй саналаа өгсөн юм шигээр ярьдаг. За үг үйлдэл хоёр нь дандаа зөрдөг цөөн хэдэн гишүүдч бий гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй. Харин энэ бүх санал хураалт одоо дарсан коноп цэргийг нь иргэдэд нээлттэй болгосон учраас за хэрв та хүсвэл шалгах боломж нэгдсэнийг улсын хурлын дарга хэлж байлаа. За энэ бол улсын хурлын дарга Бямцогтын парламентын ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэхэд хийсэн томоохон шинжилэл гэдэгтээ хинч марахгүй байх. За гисэн ч тэрээр намаасаа түтгэлцэхэд бэлэн гэдэг үгнээсээ буцчихлаа. За уг нь түүнийг улсын хурлын дарга болохынх нь яг өмнөхөн эрх баригч намынхан зөрөгчний дэмжлэгийг авахын тулд улсын хурлын дарга нам бус байх хуулийн төслийг парламентын босго давуулж за хэлэлцээд явъя гэдэг дээр тохирцоосон. За гэвч Бямцогтыг улсын хурлын дарга болсныхан дараа эрх баригч намынхан бид энэ хуулийг дэмжихгүй гэдэг ч гэсэн. За эмдэж энэ хууль батлагдаагүй юм чинь надад намаасаа төтгөлзөх шаардлага байхгүй гэж улсын хурлын дарга яриад сууж байна. За энэ хүн ардчсан намынхан Монгол ардын намынханд ахин нэг хууртаж оцорлоо. Улсын хурлын тархин дээр, улсын хурлын дээд тал дээр ерөнхий сайд нэг намын дарга, улсын хурлын дарга хоёр хоорондоо чихэндээ шивгэнж байгаад хуулиудыг батлуулах үйл явцыг, машин дах үйл явцыг та бүхэн харж байгаа. Энэ бол парламентын ардчил биш ээ. Энэ бол нэг намын хурал парламентаа эзэглэсний тод жишээ гэж харж байгаа учраас улсын хурлын тухай хуулийг өөрчлөх ёстой юм байна. Улсын хурлын даргыг намч биш төвөг сахигч болох ёстой юм байна. Ерөнхий сайдын суудлыг доошо буулгаж, энэ гишүүдийн суудлын нэг хэсэг болгож цөөх олонх ижил дуу хоолойтой байх парламентын ардчлалыг бичүүлэх ёстой юм байна гэдэг энэ зарчмыг хуульчлахын төлөө явж байгаа. Тэгээ энэ зарчим харамсалтай нь хуульчлагдаж одоохондоо харахаа амжаагүй байна. Улсын хурлын дарга спикер нь нам бус байдаг ганцхан парламент байт юм л. Тэр англи улс. Гэхдээ улсын хурлын дарга нам бус болгочоод нөгөө талд нь нөгөө дараагийн одоо эрх зүйн баталгааг бий болгож дараагийн тойрогтнуудаа өгдөг, тойргийн суллаж өгдөг, одоо жагсаалтандаа бичиж өгдөг. Тэгэхээр нэг талдаа эрх үүрэг байдгүй нөгөө талд нь эрх нь байх хэвээр. Иймэрхүү зохицуултууд байх хэвээр. Манай зөв Тэнгүүжийн гишүүн бол улс төрчхийн тулд хууль санаачлаад жоохон буруу хууль санаачлалаа ойлгоод тэгээд өөрөө саналаа татсан. 3 улсын хурлын дарга, 3 ерөнхий сайд нүрийг үзлэн гэдэгтэйгээ адилхан 3 чуулган дамжиж хэрэгжих бололтой. Тэгээд эрх намрын чуулганаар энэ зарчмын зүгөөд үзэл санааны энэ агуулга батлагдахгүй үгүй юу гэдгийг бид бол хүлээж байна. Бид нэг талд нь тодорхой хүнийг их хурлын дарга гэдгээр нь улс төрөөс нь ангид болгож байгаа бол дараагийн сонгуулиудад яаж улс төрийн дэмжлэг итгэлцэл авах юм гэдэг имийг бусад эрх зүйн орчинд хийж өгөх ёстой. Тэр нь хийгдээгүй. Зүгээр нэг тийм ганцхан чиглэл барьсан хууль орж ирсэн нам дэмжихгүй гэдгээ хэлсэн. За энэхүү 2026 оны хаврын чуулган хаалтаа хийснээр 126 гишүүнтэй парламентын бүрэн эрхийн хугацаа талдаа орлоо. За энэ өнгөрсөн 2 жил бол 126 гишүүнтэй парламентын хамгийн идэвхтэй ажиллах, хамгийн чухал хуулиудыг хамгийн өргөн хэлэлцүүлэгтэйгээр хэлэлцэж батлах орон зай боломж эсэг гэж хэлж байна. За учир нь 2027 онд ерөнхийлөгчийн сонгуул үргэлжлүүлээд 2028 онд улсын хурлын ээлжид сонгуул болно. За энд 2027 болон 2028 онд улсын хурал за тэр дундаа төрийн ордон чуулганы танхимд хууль батлагдаж гарна гэхээсээ илүүтэй улс төржилт явагдана гэдг нь ойлгомжтой юм а.